Хамттай ноёдын энэ өдрийн амраа амгалан айлтгая. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын зөвлөхийн хувьд энэ чухал чуулганд оролцож илтгэл тавих боломж олгосон явдалд гүн талархал илэрхийлье. Миний хувьд Монгол улсын үеийн засаг төрийн явуулсан бодлогын үр дүн ямар байгааг хэмжиж олон улсын аргачлалаар ингэж тайлан гаргаж 10 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд энэ тайлангаас судалгаанаас үзэхэд бол Монгол улс тогтвортой хөгжилтэй холбоотой олон үзүүлэлтээр ухарч байгаа гашуун үнэ ухарч байгаа маш олон үзүүлэлтээр. Тэгэхээр энэ байдлыг зас залруулахад өнөөдрийн энэ чуулган бас хувь нэмэр оруулах болов уу гэж итгээд санал бодлоо хуваалцъя гэж бодож байна. Өнөөдөр Монгол улс цаашаа эрчимтэй тогтвортой хөгжих үү эсвэл ухрах уу гэдэг их олон асуултын олон салаа замын уулзуур дээр байна. Өөрөөр хэлэх юм бол Монголын ард түмэн элбэг хангалуун айх аюулгүй орчинд амт жаргалтай амьдрах уу эсвэл ядуу зүдүүгийн эсвэл бухимдлын балчиг намагт шигцээр байх уу гэдэг олон асуулт сорилтын ийм уулзуур дээр өнөөдөр байгаа байна тулж ирчээд байна. Тэгэхээр өнөөдөр би ихтэй юунаас эхлэх гэж байна вэ гэхээр ер нь Монгол улс гэж энэ том айл манай гэрийн гадаа энэ дэлхийн ертөнцийн дээр ер нь юу болж байна вэ? Ер нь манай гэр ер нь ямар хуу байна вэ? Хаана юу нь болохоо байсан бэ гэдгийг ихлэ таньж мэдэх хэрэгтэй байна. Ер нь түнэр харуулхууд яваад байна уу, тал хээр яваад байна уу, ой ширэнгид яваад байна уу гэдгийг ихлэ мэдэх хэрэгтэй байна. Өөрийгөө алдаа оноогоо мэдэх хэрэгтэй байна. Тэгжээж тогтвортой хөгжлийн тухай ярих хэрэгтэй байна. Тэгэхээр тогтвортой хөгжил гэдгийг бас ойлгох зүрэг багслах, ойролцоо болгох ийм ажлаас эхлэмээр байна. Хоёрдугаар гэх юм бол тогтвортой хөгжөхөд аливаа улс оронд бол төр засаг, хувийн хөгжил нь аль нь өөрийн гэсэн үүрэг байлтай. Тэгэхээр энэ өнцгөөс нь санал бодлоо хуваалцъя гэж бодож байна. Тэгэхээр монголчууд манай улс ардчил зах зээл рүү шилжих гэж 30 жил мөнгөнд жахад манай дэлхийн нэг хэсэг нь Монгол улс нөө шүү дээ. Зарим хүмүүс бол дэлхийг Монголын нэг хэсэг гэж андуурдаг. Тэгэхээр ингээд дэлхий дээр асар их олон өөрчлөлт гарсан. Тэрнийг бид нар тийм анхаарах сөгөөгүй гэдэг ч юм уу дутуу анхаарч ирсэн нэг зүйл ажиглагдаж байгаамаа. Тэр нь юу вэ гэхээр 30 жилийн урд энэ слайдын дээр гарч байгаа засгийн газрын хоорондын шугамар явдаг зээл тусламж буюу хөгжлийн албан ёсны тусламж ODA гэж байдаг Official Development Assistance гэдэг. Тэгээд гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал бол ойролцоо байсан. Гэтэл 30 жилд юу болж хувирсан бэ гэхээр өнгөрсөн 30 жил тэр засгийн газрын хооронд урсдаг тэр хөгжлийн албан ёсны тусламж, зээл тусламжийн хэмжээ хамгийн оргил зэгтээ бол 1.8 дахин өссөн байгаа юм л да. 180%. Гэтэл энэ гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал бол 16 дахин өсөж 3.2 триллион долларт хүрсэн. Өөрөөр хэлэх юм бол ингээд дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөөс хүч нь бол хувийн хөрөнгө оруулалт, хувийн хөвшил болж хувирсан. Энэ бол бидний хүсэл зорилгоос үл хамаарч дэлхий дээр болсон үйл явдал. Тэгэхээр чухам энэнийг ойлгосон учраас хоригт Оросын өдөртөж Путинчдэр, Си Цзиньпинчдэр, Баян Америкийн ерөнхийлөгч Трампчдэр, Хойд Солонгосын Ким Чен Ир ч гэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахын төлөө маш их шармааж ажиллаж байгаа юм л да. Гэтэл өнгөрсөн хугацаанд Монгол улс яасан бэ гэхээр бас энийг мэдсэн шиг байгаа, анхаарсан. Тэгээ 1990-ад оноос хойш бол үеийн бүх засгийн газар гадаадын шууд хөрөнгө оруулалтын тухай ярьдаг, анхаардаг болсон байгаа. Тэгэхээр ямар хөө байдалтай явж ирснийг харъя л да. Анх 1996 онд сангийн сайдын дэргэд гадаадын хөрөнгө оруулалтын газар гэж байгуулагдаад 96 он 98 онд гадаад харилцааны яам руу шилжсэн, нэр нь өөрчлөгдсөн. 2000 онд үйлдвэр худалдааны сайд, ингээд цаашаа сангийн сайд, гадаад харилцааны сайд, үйлдвэр худалдааны сайд, ерөнхий сайд гээд 10 удаа
харьяалал, нэр, хаяг, зохион байгуулалт, бодлого үйл ажиллагаанд өөрчлөгдөд 20 жилийн дараа нар жаргасан. 2016 онд татан богдсон байна. Гэтэл энэ үед бол бусад яаж ажилласныг би жишээгээр хэлье л дээ. Өмнө Солонгос тэр экспорт гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих агентлага 1995 онд Котра гэж байгуулсан. Урд нь бол хутлааг дэмжих агентлагаар өөрчлөн байгуулаад тэгээ би урьдчилан жил очиж үзэхэд тэр байгууллагын хаягийн нэрийн бүтсэн хэвээрээ бүр ажиллаж байгаа хүн одоо татврын хувьд хөдөлмөрийн эрх зүйн асуудлаар зөвлөгөө өгдөг мэргэжил нь 20 дахь жилдээ ажиллаж байгаа. За өөр нэг жишээ хэлээд одоо бидний сайн мэдээ ингээд Google, Facebook, Twitter гэж ярьдаг. Энэ компаниудын төв байр нь хаана байдаг вэ? Ирланд гэдэг. Ирланд улс яасан бэ гэхээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг компаниудын татварыг 12.5% болгоно гэд 30 гаруй жил тууштай тогтвортой мөрдсөн. Тэрний хүчин тэр улсад тэр технологийн чиглэлийн одоо тэр бүх саяны хэлдэг маш олон компани очиж тэнд байрлсан. Энэ улсын төсвийн орлогын бараг 80% нь эдгээр компаниуд бүрдүүлж байгаа. Тэгэхээр би энэ одоо тогтвортой гэдэг бол цаг хугацааны ойлголтоо. Тэр энэ дээр нэг ойлголтоо болмоор байгаа. Одоо ингээд нэгдсэн үндэсний байгууллагаас одоо батлсан юу гэвэл 10, 20, 30 жилийн яриад нь шүү дээ. Гэтэл манайх бол юу одоо ийм 2 жилээр өөрчлөгддөг. Тэгэхээр тогтвортой гэж ярьж байгаа бол аливаа зүйлээр 5 юм 10 жилээс цааш байна гэдгээ хаана ойлгох хэрэгтэй болжээ гэдгийг хэлсэн. Тэгэхээр зүгээр ингээд сайн жишээ, сар жишээ байна л да. Би зүгээр маш энгийн жишээ хэлье. Одоо хөрөлсөх ерөнхий сайд болчоод нэг мэдээлэл хийсэн. Би засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээр оролдож сандал ширээ зөөхгүй шууд ажиллаа хийгээ явсан. Энэний үр дүнд юу болсон гэхээр Монгол анх удаа нөгөө яам хамгийн газар бужигнаагүй шууд ажил албан цаашаа үргэлжлээд явсан. Түүнээс гадна энэ төрийн олон мянган албан хаагч магадгүй олон зуун хүмүүсийн эрүүл мэнд магадгүй амь насыг аварсан. Яг засаг төрөө бужигнах болоход маш олон хүмүүс бол зодгүй явдаг тохиолдол стрессээс болоод. Тэгэхээр ингээд анх удаа сүүлийн 30 жил ерөнхий сайд болоод өмнөх засгийн газрынхаа бүтцээр ажилласан хүн бол хөрөлсөх ерөнхий сайд. Энэ сайн байна гэж би ингээд яриа явж исэн чинь сая хотын засаг дарга солигдсон. Тэгээ юу болсон бэ гэхээр яг өнөөдөр очиж үзэх юм бол баахан албан хаагчдын төдөлгөлцчихсэн. Тэгээд дээрэс нь одоо ажил төрөл яах вэ гэж биеүрсэн. Тэгээд хамаг тэмдэг бланка шинжлэх гээд ямар ч үр ашиггүй өрлөгөн ажил хийгээд тэгээд энэ хаврын эд ажил бизнес яг идэвхжих энэ үед нь хүн суртал ширэгдэл гаргаад сууж байгаа. Тэгэхээр ингээд тогтвортой байдал гэдэг бол маш энгийн зүйлээс эхэлнэ гэдгийг би хэлэх гээд байна л да. Үндсэн хуулийн дээр яамдыг хуулиар байгуулна гэсэн хэрнээ агентлаг нь хуультай мөртлөө яам нь хуульгүй. Тэгэхээр ийм зүйлээс одоо цаашаа тогтвортой хөгжил эхэлнэ гэх. Өөр нэг зүйл гэхээр одоо ингээд өнөөдөр яагаад бухимдалтай юм ядууртай холбоотой. Энэ яагаад баяу одоо ядуу байна вэ гэдгийг би бас хэлье л дээ. 2008 онд өмнө Солонгосын монголчууд сайн мэднэ. Өмнө Солонгосын вон Монгол төгрөг хоёр бол яг адилхан тэнцүү ханштай байсан. Гэтэл энэ өнгөрсөн одоо ингээд 11 жил төгрөгийн ханш бараг 2 дахин унсан. Солонгос вооны ханш бол ингээд тогтвортой бүр чангалж байгаа. Тэгэхээр Монголд ингээд ажилтаа мөртөө яагаад ядуураад байна вэ гэхээр төгрөгийн ханш 2 дахин унсан чинь худалдаа авах чадвар нь буурч байгаа. Тэгэхээр тийшээ явахаас арга байхгүй. Дээрээс нь инфляц. Тэгэхээр энэ инфляц бол ерөөсөө ард түмний хадасыг суйлдаг. Одоо карманы хулгайч. Тэгэхээр төр засгийн би түр хэлсэн үүрэг гэх. Төр засгийн үүрэг бол энэ төгрөгийн худалдан авах чадвар инфляцийг хязгаарлах явдал бол тогтвортой хөгжих, тогтвортой хөрөнгө оруулах, одоо сайн сайхан амьдрах зайлшгүй орчоо энэ дээр юм анхаарах хэрэгтэй байгаа юм л да. Тэгээ Монголд бол өнгөрсөн хугацаанд яаж ийм нөхдөр одоо ядуурлын түвшин ингээд бараг 40% руу өгчээснэ бараг 21% хүртэл буураад одоо буцаад өсөх хандлагатай байна. Яагаад гэж юм инфляц төгрөгийн ханшны уналтаас болж байгаа. Тэгээд өөр бас нэг сонирхолтой зүйл харагдаж байгаа. Нуур амар бол нуус амар гэдэг. Тэгэхээр тэр нуур тайван байхтай холбоотой тэр төр засагтай холбоотой би зүйлийг энэ боломжийг ашиглаад хэлэх гээд байна л да. Энэ гадаадын шууд хөрөнгө оруулалт ингээд огсон ингээд нэмэгдсэн үед
Ингээ хадаа энэ дээдлийн шар бол тасархаа удаанаар харагдж байгаа график бол манай GDP дотоодын нийт бүтээгдэхүүн ингээд нэг 12 тэрбум хүрээд тэгээ зогсон байдал болсон. Энэ бол 2013-14 оноос хойш эдийн засаг бол тэтгэхэ болсон. За энэ цэнхэр энэ одоо босоо энэ баг нь бол засгийн газрын өр. Тэр ногоон бол гадаадын шууд хөрөнгө оруулалт. Тэгэхээр Монгол руу гадаадын шууд хөрөнгө оруулалт мөнгө алив ажлыг мөнгө хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр хоёр зам байгаа. Нэг нь түрүүний хэлдэг засгийн газраас дээд тусмч, нөгөөх нь гадаадын шууд хувийн хөрөнгө оруулалт. Тэгэхээр гадаадын хувийн хөрөнгө буурсан, агентга татан буулгацсан. Тэгэхээр яасан бэ гэхээр засгийн газар ерөөсөө ингэ зээл авдаг болсон. Өнөөдрийн байдлаар одоо өчигдрийн байдлаар одоо Хонконгт одоо бие даасан хараат ус судалгааны төвийн статистикаар Монгол улсын засгийн газрын гадаад зээл өр дотоодын нийт бүтээгдэхүүний 270% тэмцэж байгаа байхгүй. Тэгэхээр ирэх жилүүдэд тэрнийг төлнө шүү дээ. Тэгэхээр бас их том сорилт одоо өмнө байгаа учраас хэрвээ үнэхээр энэ өрийн дарамтаас багасъя гэх юм бол энэ гадаадын шууд хөрөнгө оруулалт анхаарах хэрэгтэй байна гэсэн санаа хэлж байгаа. Тэгэхээр би энэ гадаадын шууд хөрөнгө оруулалт гэхээр одоо манайхан хэлхээс бэрэгдэг болсон, жийлдэг болсон. Гадаадын хөрөнгө оруулалтыг бол таних хэрэгтэй, татах хэрэгтэй, зарлах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт бол дөрвөн янз байгаа. Одоо байгалийн нөөц, одоо ресурс seeking гэдэг. Дараа нь бол ингээд зах зээлд ойрхон гэдгээр market seeking. Гуравдугаарт нь бол үр ашиг, efficiency seeking. Тэгээд дөрөвдүгээрт нь strategic гэдэг ингээд одоо стратегийн зорилготой байна уу? Зах зээлийг бодож Монгол хөрөнгө оруулах, үр ашигыг бодох уу? Одоо байгалийн баялагт уу гэдгийг таньж мэдээд тэр хөрөнгө оруулагчдыг судалж мэдээд аль нэг нь яаж хөгжүүлэн дэмжих вэ гэдгийг бодлого явуулж иж бид нар энэ цаашаа товтортой хөгжих тэрний хэрэгтэй хөрөнгө мөнгийг олж чаднаа. Тийм учраас би юу хэлж яах вэ гэхээр гадаадын хөрөнгө оруулалт гэхээр одоо бүрэн үүсгдэг эсвэл бүр ингээд хэд шүтдэг юм хоёр туушглаасаа ангижраад ухаалаг зөв бодлого явуулах хэрэгтэй байна. Бүх дэлхийд юм байна. Бид нар дэлхийгээс хажиж болохгүй үстэй. Дэлхийн хүн төрөлхтний нэг хэсэг нь мөн юм болвол тэр тоглоомын дүрмээр явж байгаа болвол тэгээ ингээ гадаадын шууд хөрөнгө оруулалт ингээ одоо ороод ирэхээ баха төгрөгийн ханш буучжээ гадны засгийн газар өөр зээл нэмэгдчихжээ хөрөнгө оруулалт хомигдчихжээ бас ядууртай холбоотой олон талын ач холбогдолтой учраас би юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр ямар санал хэлэх гэж байна вэ гэхээр одоо экспортыг дэмжих хөрөнгө оруулалтыг дэмжих тэр засгийн газрын агентлагийг дахиж шинээр байгуулад тогтвортой ажилуулах цаг болсон юм биш үү? Дарга нараа, улсын хурлын гишүүдийн шийдвэр гаргагчнараа гэсэн юм одоо зарчмын санал хэлж байна. За өөр нэг зүйл байгаа. Ингээд одоо хөгжүүлээ, сайхан бай гэдэг одоо дарга нар олон хүн хэлсэн. Тэгэхээр ингээд судалгаа хийхэд одоо бизнесийн орчны ингээд 10 чухал асуудал байгаа. Тэгэхээр 10 чухлыг энэ дэлхийн том бизнесмэнүүд Монголын амжилттай явуулж байгаа бизнесмэнүүдийн дунд явуулсан судалгаагаар ингэж ирэмбэлсэн байгаа юм л да. Ямар орчин нь хамгийн чухал вэ гэх. Энийг та одоо анхаарах. Ингээд 10 ингээ хүчин зүйл дотроос одоо 90 гаруй хувь нь улс төрийн тогтвортой орчин. Энэ биш үү? Энэ бол маш чухал баг зэрэг чухал 98% нь энэ улс төрийн тогтвортой орчин, хоёр дахь нь бол гарын жавын шиг хэлдэг эрх зүйн болон зохицуулалтын орчин тогтвортой байх дээр бас 98%. Манай татвар гэж ярьж байгаа. Татвар бол чухал. Татвар бол 7 дугаар зэрэг ач холбогдол өгсөн байгаа. Татвар бас татварын орчин тогтвортой байх хэрэгтэй. Түрүүний одоо ядтаа тэр 30 жил биш юм байна. 10 жил мөрдөгдөд Ирланд шиг биш. Тэгэхээр ингээд тэр 7 дугаарт нь тэр татварын орчныг судалдаг юм байна л да. Тэгэхээр би юу хэлж яах вэ гэхээр Монголын бизнесмэнүүд, бизнес эрхлэгчид гадаадын хөрөнгө оруулагчид юу харддаг юм бэ гэхээр тогтвортой байдал. Урт удаан хугацаанд бодлогын тогтвортой, хуулийн тогтвортой, бүтцийн тогтвортой, хаягийн тогтвортой, имэйл хаягаар тогтвортой. Тэгээ хүмүүс нь тогтвортой байхгүй болбол бидний энэ хүсэл мөрөөдөл бол савангийн хөөс шиг замхарнаа. Энийг бол бусад орны түүх туршлага харуулсан гэдэг хэлмээр байна. За өөр нэг одоо ер нь энэ орчныг бүрдүүлэх асуудал бол бизнесээс эрхлэлээс хамаах юм байхгүй. Энэ бол төр засгийн хинтээж хуваалцахгүй ажил. Тэгэхээр энэ 10 зүйл дээр манай төр засгийнхан анхаараач гэд. Тэгээ энэ дотроос би 2 зүйлийг одоо бүр онцолж хэлэх гэсэн юм.
бизнес орчин үеийн бизнес бол хоёр дугуйн дээр тогтдог юм байна. Урд нь бол ихтгэлцэл гэж одоо дугуйн дээр тогтож исэн бол суурьтай байсан бол нэг багантай байсан бол одоо мэдээлэл гэх. Ихтгэлцэл мэдээлэл. Тэгэхээр одоо ингээд мэдээллийн эрдний үед яаж юм бэ гэхээр энэ одоо тогтвортой хөгжиж гэх юм бол энэ баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын талаар судалгаагүй бодлого эсвэл одоо хариуцлагагүй үг мэдэгдэл хийгээ манай энэ улс төрчид жоон хазаалмаар байна. Монгол хэлсэн нэг үг маргааш юм нэг цагийн дараа дэлхийн 20 тэрбумд хүрж байна. Өнөөдөр бол энэ бодит мэдээлэл, худлаа мэдээлэл хоёрыг ийм зааг ялгаа арилж байгаа бас тийм өөр сорилт гарч ирж байна л дээ. Тиймээс одоо шийдвэр гаргадаг, ялангуяа татвар төлөгчдийн мөнгөөр ажиллаж амьдрэх хүмүүс одоо их хариуцлагатай баймаар байна. Энэ бол үнэхээр одоо их хэцүү байна. Монгол руу ирсэн дээр хөрөнгө оруулалт түрүү яагаад багассан бэ гэхээр энэ Монголын ингээд хол оршдог ч юм уу одоо энэ одоо зүйл биш. Одоо газар зүйн байрлалаас болоогүй. Энэ юутай холбогдож ингэж яах вэ гэхээр ерөөсөө ингээд тогтворгүй байдал, хариуцлагагүй байдлаас болж тэр хөрөнгө оруулалт одоо ингээд одоо саатж байна. Манай судалгаа харуулж байна. Энэ судалгаа бол зөвхөн тоо ингээд дэлхийд даяар хүлээн зөвшөөрөгдсөн тайлбар учраас энэ дэ маргах хэрэг байхгүй гэдгийг хэлмээр байна. За өөр нэг зүйл гэхээр бас энэ нэг итгэл гэсэн дээрээс нь итгэл мэдээллийн хэлчлээ итгэл дээр нэг зүйл хэлэхэд би одоо бизнес хоорондын итгэлээс гадна шүүхт итгэлийн асуудал байна. Түрүүн одоо хэлсэн дандаа шатар дарга. Ямар нэгэн эрхийн зөрчигдөхөж шудраг шүүгээ шийдвэрлүүлэх асуудал. Тэгэхээр Монгол улсууд ингээд шүүхийн шийдвэр ингээд зиг заг хөдөлгөөнөөр явсан. 2008 онд барууны нэг хэвлэл дээр юу бичсэн бэ гэхээр Монголын шүүх одоо rotten to the core одоо голоо хүртэл илжирсэн гэсэн тийм одоо өгүүл судалгааны гараад тэрнийг өөрчлөхөд зөндөө олон болсон. Гэтэл тэр зөндөө олон өөрчлөлтийг буцаагаад ухаарсан. Тэгэхээр энэ хоошоо ухарсан гацсан шүүхийн одоо шинжилгээг үнэхээр явуулах хэрэгтэй зөндөө олон санал байгаа. Яг одоо надад болсон одоо миний мэдж байгаа нэг асуудал гэхэд өнөөдөр одоо шүүх яаж ийм үгээр хүний мэрэгжлээс болсон шийдвэр гаргачихж шээ. Одоо малын эмч, хүний эмч гэдэг ч юм уу, мэдгүй механик инженерийг барилгын инженер гэдэг ч юм уу. Тэгэхээр ерөөсөө ингээд тэрхээм бол цаашдаа одоо тэгээд мэрэгжил байх хэрэгтэй ч юм уу. Тэгэхээр ингээд шүүхийг шудраг болгож юм гэдэг бол шудраг хизээ Монголын шүүх шудраг болсон бэ гэдгийг мэдхгүй гэхээр Монголд үүссэн маргаан Монголын шүүхтэр очдог. Болсон цагт л Монголын шүүх шудраг болсон гэж үзэх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр Монголд хөрөнгө оруулсан хүн маргаан гарахаар тэмээн дээр ямааны гарч гаргаад өөр улсын шүүх арбитр руу хандж байгаа. Тэгэхээр энэ шүүх засаглалыг шудраг болгоно гэдэг бол ерөөсөө ингэж шудраг өсөж баталгаа, хөрөнгө оруулалтыг баталгаа, тогтвортой хөгжиж баталгаа гэдгийг хэлэх гэсэн юм аа. За ингээд төгсгөл рүү би бас нэг тодорхой саналуудыг хэлье гэж бодож байгаа. Гэхдээ энэ тоо би хүмүүстэй зөвлөсөн. За энэ юу вэ гэхээр энэ одоо хүний эрхийн комиссар гэдэг шиг хөрөнгө оруулагч бизнесийн эрх ашигыг хамгаалдаг юм омбудсман бий болгоё. Өнөөдрийн байгаа тэр засгийн одоо сайд дарга бол тэр хүн бол ажилдаа дийлэгдэнэ. Тэр хүн бол бизнесмен биш ээ. Тэгэхээр тэр хүний илтгэлийг омбудсманы илтгэлийг улсын хурлын засгийн газар дээр нэгээс хоёр удаа сонсоод бизнес саад тутгар болж байгаа хууль дүрм журмаа янзалдаг ийм болгоё. Ийм сайн жишг байна. Хамгийн ойрхон жишг бол Казахстан улсад байна. Би зохиож ярьсангүй. Энэ дээр одоо та бүхэн анхаараач гэх. За дараагийн нэг асуудал гэхээр энэ засгийн ажил компаниг ч гэсэн сайд нарыг ч гэсэн засаг дарганыг ч гэсэн ерөөсөө хэмждэг болёо. Бодтой маргадаггүй хэмжүүрээр одоо уралдаж байгаа хүний секундомерээр эсвэл одоо хүн төнгөний үстэй жин дээр үздэг шиг хэмжүүртэй болгоё. Ийм боломж байна. Жишээ тийм бол аймгийн засаг дарга нарын ажлыг яаж нэмэх ёстой бэ гэхээр тэр аймгийн хүн ам нь хэдэн хувиар өсөв. Хэдэн хувиар өсөв. Дундаж насалт нь уртсан уу богиносон уу? Агаарын чанар нь ямар байна вэ? Сургууль хамгаалалт нь ямар байна вэ гэдэг ийм одоо бодиттой ийм эдийн засгийн хэдэн хувиар өсөв гэдэг шиг салбарын сайдлыг ч гэсэн ийм бодиттой шалгууруудаар хэмжээд жил болгон ингээд тайлгэрдаг тэгж ярьдаг. Гэхдээ сайн муу сайхан хурдан удаан гэдэг шиг субъектив хэмжиж болохгүй байж болохгүй ийм одоо тийм хэмжүүргүй үеийн одоо практикасаа татгалзах хэрэгтэй байгаамаа. Юу компаниудыг ч гэсэн дүгнж болно. Компаниудыг одоо төр засаг яаж дүгнэх юм бэ гэхээр за хэдэн ажлын байр бий болов уу? За дундас цалин нь ямар байна вэ?
татвар хэдийг төлөв, орон нутагт хэдийг төлөв, улсад хэдийг төлөв, нийгмийн хариуцлагын хүрээлэн хижээ хэмжээний хөрөнгө мөнгө зарав гэдгийг хэмжээл зарладаг байх юм. Одоо дэлхийн барьцуудыг одоо тэрбумтнуудын хүртэл ингээд 5 одоо буудлагч шиг одоо оноо өгдөн шүү дээ. Хамгийн их одоо нийгмийн арга хэмжээ зориулсанд нь 5 оноо, тэгээд баг зардагт 1 оноо гэж ингээд харамч баян, өгөөмөр баян гэж яриа явдаг. Тэрнтэй адилхан одоо тэгж баян ядуугаар нь дуудахгүй зүгээр компаниудын нийгмийн хөгжилд оруулж байгаа өөрийг нь бодтойгоор хэмждэг байя. Ямар нэг ялгуургүйгээр ханддаг байя гэдгийг саналыг хэлж байгаа. Өөр нэг жижигхэн нэг жишээ хэлье. Би татвараар амьдардаг хүмүүс татвар төлөхс баялаг бүтээгч хүндэтгэлтэй хандмаар байна. Хүндэтгэлтэй хандмаар байна. Би одоо болсон явсан. Жилд олон зуун сая төгрөгийн татвар төлдөг. Тэгээд татврын одоо тийм том шалгалтын арга гарсан нэг эмэгтэй, бизнес эрхлэлдэг эмэгтэй татврын ерөнхий газарт хандаад манай компани одоо энэ татврын одоо өөр авлага зөрчилгүй гэдэг тодорхойлт өгөөч гэж хүсэл тавьсан байна. Хүсэл тавьсан. Тэгээд нэлээд цааргалж байгаа хариуд шуудангаар өгнө гэсэн. Тэгээд хүлээж ирсэн шуудан ирсэн. За задлаад ütсэн чинь ямар хариу ирсэн бэ гэхээр манайх татврын асуудлаар тодорхойлт давалгаа өгдөггүй гэж татврын ерөнхий газраас очсон байна. Тэгэхээр тэр эмэгтэй бол ингээд үнэн санаас гомдсон хэл хөг олохгүй байгаа байхгүй. Гэхдээ юу тодорхой энэний одоо хүнтэй зүрх юм бол би шинэ ажилд орох гэж байгаа очсон чи эрүүл мэндийн үзлэгт орох гэсэн. Эрүүл мэндийн үзлэгт мөнгө төлөөд үзлэгт ороод миний хараа сайн одоо гар хөлийн булчин сайн байна, даралт сайн байна гэж мөнгө төлж шилжлэхэд очоод тэгээ намайг эрүүл байна гэж тодорхойлт өгөхээр энэ чинь би эрүүл мэндийн асуудлаар давалгаа өгдөг гэсэнд адилхан сонсогдож байгаа үстэй. Тэр ер нь тэр татвар төлөгчдөө хүсэлтээр нь гэтээ жил болгон тэр татвар төлсөн хүмүүсийг мэдээлж өгч ивэл яах юм? Татврын байгууллага нь тийм болсон. Одоо бол яаж юм гэхээр нэг талаас авдаг, одоо шинэ хуулиар авдаг, торгодог, нөгөө талаас нь нэг талаас очоод байгаа байхгүй. Харилцан биеийн хүндэтгэхээс л хэрэгтэй байна л да. Өөр нэг дараагийн санал бол манай хөдөлгөөн ажлын танхимын гишүүд хэлсэн. Татвар төлөгчдөөс авсан мөнгийг зөв захиран зарцуулж байгаад хяналт тавьдаг механизм бий болгоё гэсэн тийм санал хэлж байгаа. Авдаг юунд зардаг нь уг нь бол яг хуулиараа бол улсын их хурл хяналт тавих ёстой. Улсын их хурлын зөвшөөрлөөр засгийн газар нэгж төгрөг зарах ирэхгүй байх ёстойгоор үндсэн хуулийг боловсруулсан юм аа. Харамсалтай нь тэр хууль мөрдөгдөхгүй алдагчдаас болоод өнөөдөр одоо улсын их хурлын гишүүд нь өөрөө баг тэр захиран зарцуулдаг болсон юм эмгэлтэй байдалд орсон учраас аргагүй юу? Одоо тэр янз бүрийн сан татвараас бүрдсэн зүйлийн захиран зарцуулалтын дээр энэ худалдаа ажлын танхимаар дамжуулаад энэ татвар төлөгчдийн төлөөллийг оруулдаг болвол гүнээ талархна гэж байгаа. Би зүгээр өөр нэг жишээ хэлье л дээ. За нэг арга тасчих. За энэ чухал асуудал юм байна. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын одоо ерөнхийлөгч байсан Джефферсон гэж хүн, Джефферсон ерөнхийлөгч одоо Наполеоноос Луизиана мужи улсыг худалдаад авсан. Тэгээд тэрнээс болоод яасан гэхээр Конгрессийн эрхэн талтсан гэд дээд шүүхээр орж ирсэн шүү дээ. Конгрессийн төсөв батлахгүй Трамп тэр засаг захиргааныхаа зарим юуг хааж байгаа үстэй. Гэтэл манай тийм юм байхгүй. Тэгэхээр ингээд нэг төсвийн улсын их хурлын хинтээш хуваалцахгүй татвар төлөгчдийн төлөөлөл гэж явдгийг. Дээр үе 100 жилийн урд татвар төлдөг хүмүүс сонгуульд ордог байсан. Баруун одоо энэ манай энэ Европоос ирсэн хүмүүс хэлнэ. Тэгэхээр татвар төлдөг хүмүүсийн мөнгийг харж манж зөв зарцуулж хяналт тавьдаг байгууллага нь уг нь бол улсын их хурл байгаамаа. Тэгэхээр улсын их хурл болохгүй байгаа учраас нэмэлт юм механизм бий болгооч гэсэн юм санал хэлж байгаа. За өөр нэг одоо зүйл ихээр олон хүмүүстэй хандсан тэгэхэд тэр хүмүүс манай бизнес хэрэгжилт ингэж байгаа байхгүй. Төр засаг төрөний хэллэгт бизнес орчноор бүрдүүлж өгөөч. Одоо хууль, эрх зүй, шүүх, банк, санхүүгийн одоо макро эдийн засгийн орчныг сайн бүрдүүлж өгөөч. Тэгэхээр шүүгч зохицуулагчийн үүрэг хийж өгөөч. Шудраг шүүхийн тогтолцоо бий болгоход анхаараач. Одоо бусдыг нь ингээд бизнес эрхлэгчид даатгаа. Нөгөө лес карт тэд нар өөрсдөө хийнэ. Тэгэхээр дийлж чадахгүй нийт эдийн засгийн нөлөөтэй дэд бүтцийн төслөөр анхаараач. Тэгэхгүй бити бизнестэй өсөлтөөч гэж хэлж байгаа юм л да. Жишээлх юм бол одоо хоёр баг тоглож байхад шүүгчийн нэг талд нь олон тоглогч гаргадаг ч юм уу илэрхий одоо ингээд буруу шүүгээд байх юм бол тэр тоглоомын хүн сонирхгүй өсөлтгөө байдаг шүү дээ.
Тэгэхээр энэ эрүүл өсөлтөө, эрүүл одоо бизнесийг хийхийн тулд одоо тэр нэгдүгээр орчноо бий болгоод хоёрдугаарт нь тэрнийг 5-аас 10 жилээр тууштай мөрддөг. Тэгээд бизнестэй өсөлтдөггүй байх юм бол Монгол улс хөгжихгүй байхын аргагүй баян улс байхгүй. Хөгжихгүй байхын аргагүй. Ийм хэцүү очиад байхад 7%, 6% өсөж байгаа байхгүй юу? Зүгээр энэ саад тодхыг арилгаад одоо энэ нэг хамгийн дутагдж байгаа хэд хэдэн зүйл дээр л анхаармаар байгаа байхгүй юу? Одоо Монгол бизнес хийхэд хамгийн том одоо хоёр саад болж байгаа зүйл Дэлхийн банкны судалгаанаас хоёр зүйл байгаа байхгүй. Нэгдүгээр нь эрчим хүч. Эрчим хүч ийм их эрчим хүчний нөөцтэй мөртлөө хойд урд хөршөөсөө импортлоод байдаг. Тэгсэн хэрнээ нөгөө эрчим хүч хариуцсан яам ингээд станц байгуулдаг. 5 дугаар захиргааны станц 30 жил яригдчих шээ. Тэгэхээр ийм одоо энэ эрчим хүчийг бий болгож тэгээ яаж яах вэ гэхээр одоо 1000 кВт-аас дээш бол яаман зөвшөөрлөг гэдэг гинэ өнөөдөр би хүмүүс асуусан чинь. Тэгээ тийж зөвшөөрлөлийн систем болсон. Тэр бол авилгал гэсэн. Тэгэхээр энэ эрчим хүч. Дээрээс нь юу вэ гэхээр энэ гадаад худалдааг либералчлаач. Одон боомтоор гардаг болооч гэдэг. Ийм одоо энэ хөрөнгө оруулалт бизнес саад болж байгаа саадыг арилгах дээр засаг төрөм нь анхаараач. Тэр бол баялаг бүтээгчдийг дэмжиж байгаа хэрэгээ. Тэднэрт одоо тэр одоо юу биш. Одоо дэмжээд ингээд одоо мөнгө төгрөг өгөхөөс илүү тийм ажиллах, амьдрах, өсөлдөх таатай орчин бүрдүүлж өгөөч гэсэн ийм зүйлийг хэлээрэй гэсэн юм аа. Тэгээд маш их товчилж хэллээ. Тэгээд энэ байгаа хүмүүс бол нэг өгүүлбэр хэлэхэд дараагийнх нь гүйцээгээд ойлгочих ийм оюуны өндөр чадвартай дандаа ийм бизнесмэнүүд, менежерүүд дараагаар байгаа учраас энэ цагтаа хавчигдаад их товч ярьлаа. Тэгээд та нарт их баярлалаа. Монгол улс би ирээдүйд дэрлэгтэй байна гэхэд бол итгэдэг хүний хувьд бол одоо бити одоо give up, бити буцаараа. Би одоо бас зарим ингээ бизнесмэнүүд уулзсан чинь санаа сэтгэлээр унтсан бараг цаашаа шинэ юм хийх хэрэг байна уу гэж ярьж юм лээ. Би тэр хүмүүс болоод энд байгаа дотор эргэлдэж байгаа хүмүүст нэг зүйлээ хэлэхэд өнөөдрийн байгаа бэрхшээлийг бид нар бий болгосон. Эднийг бид нар арилгана. Бид нар амьдрах ёстой учраас одоо тийм шантралгүйгээр ихтэй найхтай эрүүл өсөлтөд одоо энэ Монгол орноо хүн болгон ирдэг улс болгохын төлөө хамтарч ажиллая. Их баярлалаа.